Jordan Tolbert. Ой. За байж гараа guys, байж гараа. За та бүхэн яг одоо харж байна. Hey what up за та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За өмнөх одоо reaction party дээр ямар ч байсан хэлснээр саксныхаа бичлэгийг бол ингээд ганц нэг нь явуулъя гэж бодлоо. За ойртоо сонь сайхан юу вэ? За манай Монгол багууд бас ямар шүү амжилттай явж байна гэдэг энэ хөдлөлөөр бол ярилцъя гэж бодлоо. За сүүлийн одоо 4-р сарын 27-ноос баг байх шүү бишрэлтэн талын тоглолт чинь тэгж явсан санагдаад байна. За өнөөдрийг хүртэл за 5 сарын 15-ныг хүртэл ямар шүү тоглолтууд ер нь бид бүхнийг хүлээж байна вэ гэхэлэр PCL Asia 2025 буюу одоо Азийн шилдэг клубүүдийн дундах юм хоорондох юм тэмцээн болдог. За тэгээд 2 дахь жилдээ болж байгаа гэж би бас сонссон. За хасын клубүүдийн хувьд бол 2 дахь жилдээ энэ хүү PCL-д бол оролцож байгаа. За яг одоо бид бүхэн харж байгаагаар бол юу байгаа Монголдо буюу одоо эх орондоо хүлээж авах тоглолтууд хуваар ингэж харагдаж байна. За эхний 3 тоглолт бол өчигдөр уржигдэр гэдэг ингээд болоод өндөрлсөн байгаа. За бишрэлт бол 2 тоглолтыг хийчихсэн. Bronx буюу одоо хасын хүлгүүд маань бол 1 тоглолтыг хийчихсэн иймэрхүү байдалтай явж байна. За шууд бүгдээрээ одоо BCL-ийн standings руу ороод ирнэ харъя. За ямар шүү байрлалтай одоогор ингэ явж байна вэ гэх юм бол за group A-с нэг л хийж болж байна. За group A дээр Taiwo Pilots гэдэг Pilots-тай одоо манай бишрэлт метал бол одоо сүүлийнхаа тоглолтыг маргааш хийхээр байгаа. За Pelita гэж юм баг байна. За Matrix-тай бол сая манай юу бишрэлт метал бол тоглосон. За тэгээд хожигдсан байгаа харамсалтай. За бишрэлт металлынхны хувьд бол Matrix-тай тоглосон тоглолтонд хожигдсноор бол цаашаага группээс бол гарах чадхааргүй болсон баг. За учир нь юу вэ гэхэлэр за одоо Pelita-тай хамгийн сүүлийн тоглолтыг хийх хуваартай байгаа манай бишрэлт металлын хувьд. За онооны хувьд хожих юм бол 2 оноо өгнө. Хожигдох юм бол 1 оноо өгдөг байхгүй. Тийм учраас за бишрэлт металлынхны хувьд бол хожих юм бол энэ 6 оноо 8 оноо болно. Эдний хожигдсон учраас 1 оноогоо аваад 9 оноо болоод ингээд хожигдсон ч Pelita бол ялгаа байхгүй. Ингээд 2-оор бол гараа авчих. За Pilots-ын бол одоо 6 хожилтойгоор ингээд 100% амжилттайгаар л гараа авчлаа. За Matrix бол ерөөс хожоогүй байж байгаад манайхыг бол 1 хожоод тэгээд 7 оноотой өндөрлүүлсэн тэмцээнэ. За group A-ийн хувьд нэг иймэрхүү явж байна. За group B-ийн хувьд бол бас нэлээд дээш доошоо болох боломжтой. За энэ Dotling энэ High Tech Basketball Club болон Adroit гэдэг энэ хоёр баг бол ерөнхийдөө бол одоо хасагдах нь ойлгомжтой гэж хэлж болно. Гэхдээ бас мэдээж манай хасын хөлүүдээс бол хамаарна. За яагаад гэх юм бол энэ 3 одоо New Taipei Kings бол одоо тоглолтоо ихэд дуусгацсан 10 оноотой өндөрлүүлсэн баг. 4 хожил 2 хожил тэгээ 2 хожигдолтой өндөрлүүлсэн. За High Tech-ийн хувьд бол 2 хожил 3 хожигдол гэдэг чинь 7 оноо авцсан баг. Тэгээ хожигдсон ч гэсэн 1 оноо аваад байгаа учраас оноо дээшлээд байгаа байхгүй. За энэ доор бол Adroit бүр 5-0 тэгээ 5 оноотой ингэ явж байгаа. За нэг ийм асуудал байна. Хасын хөлгүүд хожих юм бол мэдээж хоёулыг нь хожих юм бол 12 оноотой болоод хүснэгтийн одоо нэгээр одоо группийн нэгээр бол гараад тэгээд New Taipei Kings бол 2-оор гарна гэж. За хожигдох юм бол заяа. Одоо тий энэ Adroit High Tech гэдэг хоёр баг хоёулаа хасын хөлгүүдийг хожих юм бол хасын хөлгүүд 10 оноотой болно. За энэ 2 хожигдол авч байгаа учраас тэгээд эднийх 9 одоо нэг хожлоо гэж бодсон шүү дээ. 9 оноотой. Эднийх 7 оноотой болно. Тэгээд 2 хожигдсон ч 10-аараа гараад явчихна гэсэн. За одоо хасын хөлгүүдийн хувьд юу ер нь одоо харж тоглож байгаа групп дотроо гэхэлэр нэгээр гарах юм уу 2-оор гарах юм уу гэдгийг л харж байгаа. За тэгээд хоёуланд нь ч хожигдсон гарна. Хожсон ч гарна. За ер нь бол тэгэхээр нэг дараагийн одоо 2 тоглолт бол бас тий нэгээр гарах юм уу 2-оор гарах юм уу гэдгийг л үзэх тийм тоглолтууд байгаа. За группийн хувьд бол нэг иймэрхүү байна. За тэгээд яг одоогор бол хэдүүлээ шууд одоо сүүлийн одоо 4 тоглолтын үзүүлэлтийг бол шууд ингээ Bronx-оос харж байна. За жоохон томруулжвал яаж байна? Зүйтэй. За энд нэг юм байгаа одоо эхний энэ тоглолтын дээр Циманга гэж бас одоо яг одоогийн одоо BCL-ийн тоглолтууд дээр оролцох одоо Bronx дээр тоглож байгаа юм тоглогч би Jordi Циманга гэдэг. За энэ Цимангагийн ярилцлага бол одоо M Sports цэгийн дээр бол байсан. За тэгээд яаж ингээ холбогдсон бэ? Хэрхэн гэрээ мэрэг яаж бийсэн бэ гэдгсэн чинь JT буюу одоо Jordan Tolbert. Ой.
A few minutes later. За дундуур нуц муц орж ирээд дийлхийг авлаа. За Jordan Cimanga бол тэгээд JT-гийн одоо найз юм бэлээ. Тэгээд JT-гийн одоо Jordan Cimanga-гийн одоо эйженттэй нь холбогдоод ингээд ирсэн. Тэгээд бас нилээн оноо олдоод сайн хийж байгаа. Гэхдээ сүүлийн тоглолтод бол 5 оноо авсан. За эхний тоглолтод бол 29 оноо авсан байж байгаа. За тэгээд дараагийн одоо энэ юутай Matrix-тай хийсэн тоглолтын дээр 5 оноо авсан баха. Тэгээд санаадах юм. Ой. Box score. Тийм байна 5 оноо авсан. За тэгээд мэдээч Young Miller, Jordan Tolbert тэгээд тэгээд манай бэлгүүн тоглохгүй байгаа юм байлаа. За их баярын хувьд за энэ ч одоо муу шүү бол бас өчигдрийн тоглолт Монголын дээр бол нилээн ер нь бол одоо 4-өөс 3 шидэд оролцсон ч ах шүү дээ. Одоо 3-аас шүү дээ. За тэгэхээр ер нь бол миний хувьд бол одоо группийн шатны тоглолтууд бол хасын хөлгүүд төр бол нэг тийм амар сэртэй яриад ах юм бол үнэхээр алга яагаад гэх юм бол үнэхээр илүү ээж чадаад байгаа. Одоо төвдөөч тэр гаднаач тэр те 3-ын гадаач тэр 3 одоо 2 дотрооч тэр боддал дотрооч тэр одоо Jordan Tolbert бол өөрийгөө мэдэрч гисэн ерөөсө бүр тоглолт болгоныг бүр үнэхээр сайн тоглож чадж байгаа гэж хэлэхэд бол буруутахгүй. За тэгэхээр ер нь бол хасын хөлгүүдийн хувьд бол ингээд ерөнхийдөө яриад ах юм үнэхээр алга үнэхээр маш сайн байна. Тэгээд дараагийнхаа бас плей-оффын тоглолтууд нь амжилт хүсье. За guys би нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд бол нэг хэсэг энэ Kings болон Adroit гээд хоёр багийн одоо тоглогчийг та бүхэн яг зурган дээрээс нь харж байгаа бох. Мэдээж бид бүхний одоо танил NBA-ийн одоо бас хоёр мундаг хоёр тоглогч байна тийм үү. За Kings гээд New Taipei Kings багт бол Jeremy Lin байгаа гэдэг тийм одоо нийтлэл мэдлэл ингээ гараад байсан байхгүй. Тэгээ би ерөнхийдөө бол ингээд search хийж үзээд за ямар Jeremy Lin-ийн мэдээллүүд байна гэд харсан чинь Jeremy Lin 3 сард New Taipei Kings багтайгаа тоглож байгаад бэртэл аваад тэгээд ерөнхийдөө бол ингээ сизнийг өндөрлүүлсэн гэдэг юм мэдээ бол байгаа юм байна. Тэгэхээр яг одоо энэ зурган дээр ингээ Jeremy Lin харагдаж байгаа гэсэн Jeremy Lin бол тоглохгүй. Одоо өмнөхөн дээр ч тоглоогүй. Тэгэхээр бол Jeremy Lin-ийн ямар ч box score дээр бол ерөөсөө score ерөөсөө юу гэдээс ямар нэг статус бол байхгүй. За харин Adroit баг дээр байгаа Lance Stephenson. За энэ нөхөр одоо юу хийгээд хаагур явж байна гэдгсэн чинь 2023-аас 2024 оны улиралд тэр Love Wolves гэсэн үү, Live Wolves гэсэн үү тэр багт одоо тэр Сингапурынхаа лигт бол тоглож байгаа гэсэн тийм мэдээлэл гарч байна. Яг одоо бол энэ Adroit тэр юусо байгаа үгүй нь юусо мэдэгдэх юм алга ямар нэгэн мэдээлэл ч юусо гарч ирэхгүй байна. За харин энэ шинэ мэдээлэл юу байна вэ гэхээр 6 сарын 6-нд Mike Beasley-тэй нэгийн эсрэг нэг юу лээ ямар челленж үлээ нэг тийм бас нэг юм юу байна нэвтрүүлэгч юм уу чинь те нэг тиймэрхүү юу байна тэмцээн байна. За тэрэнд бол нэг эсрэг нэг дээр бол Lance Stephenson одоо бэлдэж байгаа гэсэн ийм мэдээлэл бол байна. За тэгээд одоо хэдүүлээ бишрэлтэн талынхаа мэдээлэл рүү орцгоё доо. Зя дараагийн хэсэг маань мэдээж бишрэлт металл. За бишрэлт металлынхан ч сүүлийн за 5 сарын одоо 29-ноос одоо 3 тоглолтыг хийчээд байна. За 29-нд бол Pilot гэд багтаагаа ол тоглосон. За тэгээд араас нь Matrix гэж багтаа тоглоод өчигдөр дахиад Pilot-тойгоо тоглосон баг. За тэгээд 3 дараалсан хожигдлыг өөхөө бүр 4 дараалсан хожигдлыг бол авчиж байгаа юм байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр гэртээ хийсэн Matrix энэхүү тоглолтын дээр бол яг энэ одоо бид бүхний харж байгаа 66-80-ээр хожигдсан энэ тоглолтын дээр бол тэгээд энэ одоо BCL-ийн группийн тоглолтуудыг бол ер нь одоо хоцсон ч ялгаагүй хожигдсан ялгаагүй тэгээд угаасаа хасагдахаар болсон байгаа. За бишрэлт металлынхны хувьд ямар асуудал үүсээд байна вэ гэхээр ерөнхийдөө бол бокс одоо скор дээрээс ер нь харагдан да. За тэр. Эндээс ингээ харах юм бол одоо тий ариусаа 10-аас дээш авж байгаа оноо авж байгаа тоглогчд бол ерөөс маш цөөхөн. Ер нь бол оноон дээр одоо Byron Wesley нөгөө л яригддаг сэтвэрэл ер нь байгаа л байна. Byron Wesley маш их одоо оноог авч байна. За авч болно те. Гэхдээ бас дэмжлэг хэрэгтэй байна. За тэгээд дээрээс нь нэмээд хэлэхэд бол одоо төвийн тоглогч power forward гэдэг тоглогч байхгүй. Devon Scott байхгүй болсноос хойш ер нь бол төвийн тоглогчийн асуудал гарсан байгаа. Тэгэхээр дараагийн тоглолтууд дээр одоо юун дээр анхаарах вэ гэхээр одоо харьцангуй маргаашийн тоглолтын тэр дээр бол нэгтгэж амар одоо Byron Wesley ч юм уу яг гарааны хитэн тоглогчдыг бол одоо гаргаад шаардлага бол байхгүй. Угаасаа одсон ч хожигдсон ч BCL-тэй дахиж явахгүй учраас одоо бид хүн 5 сарын 17-ны өдөр одоо үндэсний дээд лигийн
цувралын 4 дахь тоглолтууд байгаа учраас финалда маш их анхаарлыг ер нь хандуулсан дээр байх. Одоо бусад багуудаа ч гэсэн биш бусад тоглогчдод ч гэсэн сайхан амраагаад ер нь бол одоо үндэсний дээдлигтэй төвлөрөх нь бол биш медалийн баг гол зорилго болчиход байна. За тэгээд нэг иймэрхүү байна да. Ойрд бол ерөнхийдөө манай тоглогчид бол нэлээд ачаалтай тоглож байгаа. Хасын хөлгүүдч төр бишрэл медалийнхан ч гэсэн нэлээд ачаалтыг бол тоглож байгаа. За тэгээд Free Think ч гэсэн араас нь бас ингээд 5 сарын 18-наас хавлаад ерөнхийдөө бол одоо энэ хүү үндэсний дээдлигийн цуврал бичлэгүүдээр нь араас нь оруулъя гэж бодож байна. За тэгээд энэ хүртлээр хамт байсан бүх үзэгчдэд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд лайкаас дараад subscribe хийгээд дараагийн хамтлагаараа уулзцгаая guys. See you. За байцгаараа guys, байцгаараа. За та бүхэн яг одоо харж байна. За цагийн өмнө болсон үйл явдал. За энэ үйл явдал юу болов гэхээр Boston Celtics болон New York Knicks багуудын цувралын одоо 4 дахь тоглолт бол болж исэн. За New York Knicks бол одоо тэргүүллийг авчихсан явж явах энэ хугацаанд Jason Tatum ямар ч одоо гадны контакт байхгүй, гадны хүчгүй байгаад тэгээд одоо ер нь бол одоо та нар барьж байгаа тэр газрыг харна штэ, тэр гараа барьж байгаа газрын Ахиллесийн шүрмэс. Тэгэхээр энэ Ахиллесийн шүрмэс ер нь ингээл тасарцсан байвал яа. Үнэхээр харамсалтай л гэж одоо хэлнэ. Яагаад гэх юм бол бид хүн Ахиллесийн шүрмэс тасарсан маш олон мундаг тоглогчид яг энэ хүү бэртлийн дараагаар нэг хэдэн жил NBA-д байж байгаа л тэгэл зоодог тайлдаг. Энэ бол одоо маш хэцүү, маш одоо нөгөө буцаад ингэж ирэхэд бол хэцүү. Тэ? Тэгэл одоо ямар нэгэн одоо Ахиллес биш юм ахэд одоо өвдөгний чагтч байт юм уу, чагтан холбоосч байт юм уу те, ингээл бэртэл гэдэг бол ерөөсөө тамирчин хүний ерөөсөө гол дайсан. Тэгээд яг одоо унж байгаа хэсгийг хэдүүлээ харъя л та. За эндээс бас copyright энэ орж магадгүй юм. За одоо эндээс Brown яг бөмбөгтөө орж байгаа. Тэгээд наанаас бөмбөгөө таслуулчихж байгаа. Таслуулангууд тэр цаана одоо бөмбөг рүү гүйж агаад одоо яг тэр зүүн үлийн энэ зүүн үлийн харъя шүү заяа. Яа. За эндээс одоо жоохон тодруулж харуулах байхаа удаашруулсан байдалтай харагдах нь харна. Хэвлээ. За эндээс л харъя да. За. Яа. Тэгтээ энэ хараа Ахиллесийн шүрмэс тасрахад арын шилбэний хэсгээс нь ингэж харагддсан байлээ ш. Нэг юм ингээд сунж байгаа гэд ингээд тасардаг штэ. Яг тэгж харагддсан байлээ. За хинийх дээр үлээ. За одоо хэдүүлээ энэ Kevin Durant яг энэ юунаас нь харъя заяа. Одоо яг энэ та хэд энэ шилбнийхэн тэр одоо юм булчин хараараа тэр ингээд савуулж хөдлөнө. Яа. Амир. Яа, ингээд бүр ингээд байгаа сте. Тэг чи хүн гიშгэхэд ингээд мэдээж ингээд дөргил таавн. Гэхдээ хоёр тийшээ ингэж хөдлөн гэж байхгүй шүү дээ. Хүн чи дөргил авах дээш доошоо ингэж л одоо хөдлөн шүү дээ. Тэгэхэд яг ингээд татгаж байгаа тасархад ингээд эрчин суларж байгаа яг тийм юу аах. За харъя да. Яа. Амир. За ямар ч байсан тэгээ Jason Tatum өнөөдөр бүр ингээд 42 оноо авцсан байсан. 8 самбар, 4 ассист хийсэн байна. За тэгээд нэг иймэрхүү байдалтай гараа явлаа да. Яг энэ Ахиллесийн одоо өвдөлт бол бас нэлээд чанга байгаа учраас ер нь л тасарсан баха да. Ер нь л гэж л би зүгээр бодож байна. Гэхдээ бид хүн бол ямар ч байсан Jason Tatum-ийн одоо төлөө залбирах хэрэгтэй шүү guys. За жинкнээсээ энэ хүрээд өндөрлөе guys. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Дараа уулзъя.